та нар анзаардгүй. Зарим хүнтэй анх удаа уулзахад хэдхэн үг солиол тэр хүний бүр үнэхээр сайн мэддэг юм шиг хичнээн ойр дотн мэдрэмжийг төрүүлж байгааг нь гайхдаг. Магадгүй тэр хүнтэй уулзах гэж төрсөн юм шиг тийм танил дотн хүмүүс бидний амьдралд таардаг. Харин зарим хүмүүс хичнээн ойр байх гээд, хичнээн найзлж нөхөрлөх гээд, хичнээн ойлголцох гээд ердөөсөө болж өгдөггүй, ерөөсөө сувг нийлдэггүй. Тийм хүмүүс байдаг. Тэгэд ямар учиртай юм бэлаа гэд их боддог байлаа. Тэгээд дээрэс нь яг одоо болж байгаа үйл явдлыг урд нь миний амьдралд тохиолдож ирсэн штэ гэдэг мэдрэмж хаяа турдаг. Хүүш юу яг энэ чинь би харж ирсэн штэ, яг ийм болж ирсэн штэ гэдэг энэ мэдрэмж хүн бүхэнд төрдөг юм байна л да ер нь. Тэгээ энэ бүхэн яг ямар учиртай юм бэ? Яагаад бидэнд ийм давтамжууд байгаад байдаг? Яагаад бид нэр өөрсдөө ийм сөрөг толгионтой хүмүүстэй ойртож чадахгүй, өөрсдөө ижил төстэй ийм хүмүүстэй илүү татан байгаад ингэж байдаг юм бэ гэдгийг ирж хайж явж байгаа. Тэгэд энэ ирэл хайгуулмаараас ингээд жоохон гүнзгэрээ явцсан л да. Буддийн философоос хайж үзлээ. Шинжлэх ухаан, квантын физикээс хайж үзлээ. Тэгээ ерөөсөө л энэ нөгөө ламнар хүртэл залбирдаг шүү дээ. Их басан 6 зүйлийн хамаг амтан амар амгалан байх болтугай гэд. Энд чи ямар учиртай юм бэ гэхээр ерөөсөө чи энэ их басан 6 зүйлийн хамаг амтантай аль нэгэн насандаа их хүрийн барилдлагатай явсан л гэж тайлбарладаг юм байна л да. Тийм учраас тэр их басан 6 зүйлийн хамаг амтныг амар амгалан байгаасэ гэж чи хүсэх нь чи ээжийнхаа төлөө, чи үрийнхаа төлөө сайн сайхныг хүсэж байгаатай адилхан учраас буддийн чашинтнууд ингэж залбирдаг юм аа гэж би тайлбарлуулж ирсэн. Тэгээд ер нь бодохоор үнэхээр тэр төдийгөөс өдийг хүртэл тоошгүй олон төрөлдөө бид нар хэн явж, хаагуур явж, хинтээ уулзаж, юу хийж авснаа мэдэхгүй шүү дээ. Тэгээ магадгүй бидний зүүн савин тэр ухамсар тэр таарч байгаа хүний хараад магадгүй миний бүр ингэж уулзах хэвээр хүн энэ мөн байна гэдгийг таньдаг учраас би биендээ хүмүүс тэгж татагддаг. Эсвэл энэ миний занал тайсан энэ намайг урд нь хороож байсан ч юм уу, энэ намайг гомдоож байсан гэдгийг бид зүүн савингийнхаа чандар мэддэг учраас л тэр хүнтэй ерөөсөө ойлголцож болдоггүй. Тэр хүн яагаад ч юм хаалттай байгаад байдаг. Ийм л хорвоо юм байна л да. Тэгээ энэ бүхний эрэл хайгуул хийж явж байгаад би энэ Самдгай цагаан сувд гэд ном бичижсэн байхгүй. Би ямар учиртай юм бэ гэхээр зэрэг ерөөсөө энэ хорвоо дээр бид нар яг яах гэж амьдрдгийг юуны төлөө амьдраад боцгоё. Тэгээ энэ амьдралаар ганцхан амьдраад л ингээд дуусчих юм уу? Эсвэл бид энэ орчлон орхиод хаана очих юм? Үнэхээр дараагийн амьдрал гэж байгаа мó? Байгаа бол бид нар яг яаж амьдрах ёстой юм бэ? Бид нар дараагийн амьдралын шалгуурт нь тэнцхийн тулд яах ёстой юм бэ? Эсвэл зүгээр нэг амьдрал ингээд бүх зүйл дуусчих байгаа юм бол би өнөөдөр хүснээрээ жаргая л та. Би нүгэл буян гэж энэ зүйлд захирагдахгүй амьдрая л та. Гэдэг энэ ирэл хайгуул бас явсаар агаал Самдгай цагаан сувд гэд номыг бичижсэн байхгүй. Тэгээд нэг дуучин эмэгтэй ослоор насураад тэгээд нөө 49 хоног буюу бардаа тэр 100-ын төрөлд явж байхдаа дараа төрлөө авах гэж явж байхдаа өөрийнхөө удам судрын 100 жилийн эмэгтэйчүүд ээжтэйгээ, эмээтэйгээ, түүний ээжтэйгээ ингээд энэ эмэгтэйчүүдтэй уулзаад тэгээ удам сударт нь яг нэг дамжиж ирсэн нэг тийм зүйлийг залруулад тэгээд эргээд төрсөн дүүгийнхаа хүүхэд нь болоод төрж байгаа тухай өгүүлсэн ийм нэг сонирхолтой хэлбэрээр бичсэн ном баггүй. Тэгээ энэ ном манаас одоо 3 жилийн өмнө хэвлэгдэж гараад 2 жил гарan шилдэг борлуулалттай номын жагсаалтанд хамгийн олон уншигчтай номоор байсан. Тэгээ тэрний дараа бас яг л энэ эрэл хайгуул надад ингээл яваал байсан байхгүй. Бид нар өөрсдийнхөө нөгөө үйлээс шалтгаалаад бидний өөрсдийнхөө хийж байгаа зүйлээс, бодож байгаа зүйлээс, хандаж байгаа хандлагаас шалтгаалаад бид нар одоо нөгөө нэг энэ одоо хүний төрлөөсөө дээшээ явах уу эсвэл доошоо явах уу гэдэг энэ шийдэгдээ явж идэг. Ер нь хүний төрөл гэдэг чинь асар их буян заяаны үндсэн дээр бидэнд олддог. Нөгөө чөлөө учрал хүний төрөл, эрдэнэт хүмүүний төрөл, нөгөө 10 будааны үрмэт зүүнний үзүүр дээр тогтсон төрөл гэж ингэж нандинаж, ингэж хайрлаж хэлдэг чинь ерөөсөө хүний төрөл гэдэг гайхамшиг байдаг. Хүний төрлөөс бид гэгэн гэрэлт хүрж болдог. Хүний төрлөөс бид уруудан доройтч болдог. Энэ төрөл дээр л бид нар одоо юу хийхээс шалтгаалж бидний амьдрал цааш үргэлжлэх юм аа, ирээдүй цааш үргэлжлэх юм аа гэдгийг л одоо шашинч хэлдэг юм байна, шинжлэх ухаанч хэлдэг юм байна. Энэ далд ухаан судлаачд нь хэлдэг юм байна л та. Тэгээ энэ дээр би энэ
бид яагаад ингэж бие биетэйгээ уулзрахдаа өөр мэдрэмжээр уулзраад байна. Анх уулзахдаа тий тэр бие биенийхээс сэтгэл зүрхэнд яагаад жаргал зовлонгийн үрийг тариад байна. Ямар учраас жаргалын үрийг тариад байна. Ямар учраас зовлонгийн үрийг тариад байна гэдгийг эрэлхийлж явж байгаад энэ самсараа гэдэг номоо биччихсэн. Тэгээд энэ бол яг л угаасаа л бидний эртэн цагийн болцол учирлаар өмнөх төрлийн үеийн үрээр бид нар одоо хоорондоо учирч бие биендээ жаргал зовлон инээд нулимс баяр гуниг бүхнийг ингэж илгээж байдаг юм байна гэдгийг гаргаж ирэхийг хүссэн байхгүй. Тэгээд энэ өнөөдөр буддийн философи шинжлэх ухаан хоёр илүү ойрхон боллоо. Тэгээд квантын физик хоосон чанар хоёр нийлж уулзаж байна. Олон зүйлүүдээр одоо шашин шинжлэх ухаан илүү ойр, илүү тайлхад хялбар, илүү хүн ойлгоход хялбар юм болж байна л да. Өнөөдөр барууны ертөнц гэтэл mindfulness гэдэг буддийн философийн тэр бяцлаглалын аргыг аваад тэр тарих судлалын арга болгож хөгжүүлээд тэгээд энэ mindfulness буюу оюун санааг амруулах бяцлаглалын ийм аргуудыг санаачилж дэлхийд түгээж байна. Олон хүмүүс тэнд өрөнд орны хүмүүс хамрагдаж байна гэд. Ер нь өрөнд орн хоёр уулзаж байгаа, шинжлэх ухаан шашин хоёр уулзаж байгаа ийм гоё цаг юм байна л да. Нөгөө бомбын эрен гэдэг чинь өөрөө гоё юм дэлгэр сайхан цаг. Тэгээд энэ эрэнд шилжиж байгаа хүмүүс уншаасай гэж бодож энэ номыг бичсэн. Тэгээд дээрэс нь сүнсний сэрэлт гэдэг энэ зүйлийг хүмүүс их ярьж байна л да. Яагаад их ярьж байна вэ гэхээр ерөөсөө бид нар яг сүнснийхаа мөн чанарын хувьд өнөөдөр энэ бомбын эрэнд бүгд сэрэх цаг нь болсон юм гинэ. Урд нь одоо ингээл сүнсний хувьд сэрэх ч юм уу, өөрийгөө бүрэн ухамсарлах, өөрийгөө хинбэ гэдгийг мэдрэхийн тулд хүн одоо 10 20 жил бяцлал хийгээд ч юм уу маш урт замыг туулдаг байсан бол өнөөдөр ерөөсөө л гэрлийн унтраалгыг хасаагаад байгаа юм шиг ингэж хурдан хүн ингэж сэрдэг ийм нөгөө оюун санаа нь сэрэлтийн үедээ орчихсан явж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол уншдаг, мэддэг, эрдэг, хайдаг, өөрийнхөө хинбэ гэдгийг мэдхийг хүсдэг, өөрийнхөө гүн рүү аялдаг, тий гадаад ертөнцийн дотроос аз жаргал хайх биш, өөрийнхөө гүн дотроос аз жаргал хайдаг ийм хүмүүсийн эрэл хайгуулын цаг эхэлчихсэн юм байна. Тэгээд энэ сүнсний сэрэлт гэж залуучууд бас айгүй их яриад байгаа. Тэгээд залуучуудын хувьд ч гэсэн өнөөдөр бид нар энэ хүүхдүүдэд зарим үед гайхдаг шүү дээ. Яагаад бидний хүүхдүүд те за зарим нь болохоор ингэж бүр одоо нөгөө эмороод байна гэж бид нар ярьдаг. Ингээл зөв шалтгаангүй эмордог, юу ч хийхийг хүсэхгүй болдог. Тэг энэ бүхнийг нь бид нар нөгөө ойлгохгүй яваад байдаг. Яг үнэн хэрэгтэй тэд болохоор зэрэг би яг хин юм бэ? Би яг яах гэж яваад байгаа юм бэ те? Би яах гэж төрсөн юм бэ? Би яг юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Би яг юу хийх ёстой юм бэ гэд энэ юмнуудаа тэр ингээд нөгөө гацаанд ороод тэрнээсээ гарах тэр арга замаа хайж байгаагаа эморч юм гэж тайлбарладаг юм байна л да. Шалтгаангүйгээр энэ тохиолддог. Бид нар тэрийг ойлгодгүй загнадаг, зандардаг, зэмлдэг ч юм уу тий. Тэгээд нөгөө хүүхдүүдэд бүр хүн дээр тусах юм бол энэ орчлоо ороод би ирэхгүй юм байна гэд амиа юу гэх хэмжээнд ингээ очичдаг. Тэгэхээр зэрэг өнөөдөр төрж байгаа энэ хүүхдүүд өнөөдрийн дэлхийн ертөнц, өнөөдрийн гариг галактик тий өнөөдрийн хүмүүсийн ухамсар сүнсний сэрэлт энэ бүхнийг бас ойлгож мэдж яг ямар цаг үед амьдраад байгаа юм бэ тий би зөвхөн тий авах, өөрийн болгох, эзэмших, эзэгнэх тий алтан ордон дотор амьдрах ёстой гэж амьдрч явах ш чиний оюун санаа чинь сэрэх ёстой ийм цаг ирчихсэн гэдгийг бас ухаарч мэдээсэй гэж хүссэн. Тэгээ миний хувьд гэх юм бол та бүхэндээ яг энэ зуны амралтын өдрүүдийг чинь тохиолдуулаад бас намаа багцаар нь хүргэлтэр өгдөг юм лөө гэж бодсон байхгүй. Одоо энд ингээд надад миний бичсэн номнууд байна л да. Тэгээ Сорхогтон, Сайн Хаанбат, Самраатан, Тогсын зүс тэргүүд ингээд түүхэн зохиолууд байна. Тэгээ дээрэс нь энэ Сондгой цагаан сувд мөн энэ Самсараа гэдэг энэ хоёр ном маань байж байгаа. Тэгээ энэ номнуудаа багцаар нь хүргэж өгөө гэж шийдсэн. Тэгээд яг одоо бол миний бичсэн яг 6 ном байна. Тэгээ 6 номын багцыг нэг багц болгоод дээрэс нь ингээ хаттын зурагтай гоё тийм даавн тор айгүй бүх гоё тор гэдэг юм бодог шунхан арилтгүй. Тим торн хийж ингээд тороо бэлэглээд ингээд та бүхэнд хүргэлтээр өгдөг юм уу гэж бодсон юм аа. Сондгой цагаан сувд ном маань бас монгол хүчээр хэвлэгдсэн баа. Тэгээ юу гэхээр зэрэг энэ 2025 оны чинь ерөөсөө төрөөс монгол бичгээ дэмжих бүхний тэр монгол бичгтээ шилжих жил болгож зарлчаад гэтээ одоо тэр маань ямар шатанда яваг бид сайн мэдэхгүй л байна л да. Тэгэд ямар ч гэсэн зохиолч хүний үүднээс энэ номоо одоо босоо бичгээр гаргаж өнөө цагийн уншигчдаа бас зориулдаг юм уу. За тэгээд дээрэс нь бас энэ номыг уншихдаа одоо босоо бичиг, кирилл бичиг хоёрыг харьцуулж уншаад харьцуулж эсвэл хуулан бичиг хийгээд
монгол хүчгээ сураасай гэдэг үүднээс ингээд монгол хүчээр хийгдсэнийг гаргасан байгаа. Тэгэд ер нь энэ номнуудаас яг ямар байдлаар багцаар авч болох вэ гэдгийг би бас энэ бичлэгийн дээр постоор оруулчихъя гэж бодож байна. Тэгээд та бүхэн бас эндээ сонголтоо хийгээд зуны амралтаа зугаатай өнгөрүүлж, зуны амралтаа бас оюун санааныхаа ярилд гарах тийм гоё аялал байлгаасай гэж хүсэж байна.